сайн уу? Та нартай шинэ дугаарыг мэд хүргэе. Тэгэхээр эрүүл хооллолт, эрүүл зөв амьдралын хөвшлийг өөртөө суулгахаар хөтөлбөртөө хамрагдаж шинэ дугаар болгоноос өөртөө мэдэж аваагүй зүйлсүүд байвал жижигхэн гэлтгөө бүгдийг тэмдэглээд өөртөө тэмдэглэлийн маш чухал дэвтэртэй болсон гэж найдаж байна. Дэвтэр дээр өнөөдрийн дугаарыг бас нэмээд оруулна гэж бодож байна. Яг тэгэхээр өнөөдрийн дугаар маш чухал сэдв гэж би хувьдаа бодож байна. Бас таны гэр бүл дотор хин нэгэн яг ийм асуудалтай байж магадгүй та өөрөө ч гэсэн. За энэ юу вэ гэхээр бидний гэдэс маш амархан одоо хийгээр дүүрэх, за эсвэл байх ёстой хэмжээнээсээ илүү ингээд томбоогоод юу гэх юм та хэдийгээр илүү л жинтэй байсан ч гэсэн эсвэл одоо хитрхи турхаа яг байх ёстой жин дээр байгаад ахт чинь хэвийн жинтэй байгаад ахад хүртэл ингээд гид суршаа зүдийч томбоох энэ асуудал бол маш олон энгийн одоо үзэгдлүүдийн нэг юм шиг байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр миний хувьд бол надад бол энэ бол байнга тохиолддог. Тэгээ би үүндээ ямар арга хэмжээ авч илүү ихээр одоо сүүлийн үед сүүлийн жилүүдэд одоо илүү галбиржиж бас дээрээс нь гидсээ ингэж хит их дүүргэхгүй байх тал дээр арга хэмжээнүүд авч байгаа. Тэр талаар туршлагаасаа хуваалцъя. Тэгэхээр юунаас үүсээд хамгийн эхлээд энэ гидс дүүрэлт хийгээр дүүрэх, за шингэнээр дүүрэх, шингэн дүүрсэн юм шиг тийм мэдрэмж төрөөд урагшаа ингээд өөрөө татаадч болохгүй юм цондгор зүдгэр болдог гидс дүүрэлтийн энэ шалтгаануудыг товчхон ярий. Тэгэхээр маш олон шалтгаан байгаа, бүгдийг нь бол бүгдээрээ ярьж амжихгүй. За ер нь товчхондоо хэлэхэд бол за стрессээс үүсээд гидс ингэж хий болон одоо юу гэх юм шингэнээр дүүрсэн юм шиг тийм байх ёстой хэмжээнээсээ томорсон тийм үзэгдэл нэлээд байдаг. Тэгэхээр стрессгүй байх, эрг энергитэй хүмүүсийн ойр байх, сүрэг энергитэй муу одоо муухай энерги танд өгдөг одоо юу гэх хитрхи токсик тийм relationshipтэй найз залуутай ч юм уу эсвэл тийм одоо найз нөхөд ихтэй болвол тэдрээс холхон байгаарэ гэж миний зөвлөд идэг маань бас ийм учиртай. Ер нь бол одоо таны бодож сэтгэж байгаа стрессгүй байх энэ бүх зүйлс тань тань яг ёо энэ үгийг хэлж чадахгүй юу болж байна. За таны ходоодтой ба шууд хамаатай. Тэгэхээр одоо стресстэй байх тусмаа ходоод нь хоолоо боловсруулж чадахгүй, бүрэн боловсролдож чадаагүй учраас хоолны үдэгдэл ихээр ингэж үлдэх юм бол мэдээж их хэрэг гэдэс маш ихээр өөхөлж, бүдүүрч, таргалах юун нөгөө булчингаа харахад одоо ийм асуудлууд үүсдэгэ. Тэгээд дээрэс нь дараад нь одоо ходоодны шархлаа ингээ хавдар, хортой гих мэтчлэн ингээд бүр хүндрээд явах боломжтой. Тийм учраас стресс бол маш чухал. За стрессгүй байх. За хоёрдугаарт нь нөлөөлдөг зүйл юу вэ гэхээр дутуу нойртой байх. За дутуу нойртой байх гэдэг дээр би анхны дугаараас эхлээд та нарыгаа заавал бүтэн сайхан амарч авч байгаарэ. Ядаж одоо шөндөө 7 цаг бүр багада 6 цаг заавал унтах ёстой. Нам одоо унтаад босч ирсэн ч гэсэн ингээ ядарсан мэдрэмжтэй байгаад ах юм бол та тархиараа бүтэн сайн амарч чадаагүй байна гэсэн үг. Тийм болохоор тархиараа ч тэр биеэрээ ч тэр оюун санаагаараа бие физиологиороо ч тэр аль алингаар нь бүрэн сайн амарсан 6-аас 8 цагийн амралт танд заавал байх ёстой. Ингэж та маргааш өдөр нь эрүүл сонголтын маргааш өдөр нь таны гэдэс хавтгай маш гоё одоо байх ёстой хэмжээндээ байна гэсэн үг. За дараагийн нөлөөлөл бол одоо надтай адилхан эмзэг ийм одоо ходоодтай маш амархан эдсэн зүйлсээсээ болоод энэ одоо ходоод нь дүүрдэг ийм хүмүүс байж болно. За мөн одоо буруу хоол хүнс сонгож идэх. За энэ дотор юу гэдгийг junk food, янз бүрийн одоо бургер, пицца, маш их хэмжээний гурилан бүтээгдэхүүнүүд агуулсан зүйлсүүд идээд дээрэс нь маш их high processed буюу олон шат дамжлагаар бүрдсэн чипс, одоо амттан бүх төрлийн энэ зүйлсүүдийг идэхээр гидсэнд бас одоо байх ёстой хэмжээнээс хитрхи том болдог энэ шинж тэмдгүүд илэрдэг. За гэх мэтчлэн дурдвал маш олон байгаа. За тэгэхээр одоо ийм үед ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг дээр хамтдаа ярив. За миний хувьд бол би яг одоо бол цаг хэдэн цаг болж байна гэхээр 1 цаг болох гэж байна. 12 цаг 40 минут болж байна. Би өдрийн одоо 12 цаг 40 минут гэхэд би яг одоогоор бол эхнийхээ хоолыг бол идээгүй байна. За яагаад гэж та нар маань гайхчихж магадгүй өглөөний цаг өөртөө хоолоо идээжээ гэж хэлэх ба ууцсан. За тэр нь юу вэ гэхээр би өглөө босоод хамгийн түрүүнд 2 аяг лимонтой ус уудаг. За та нартай видеонууд дээр зөндөө харуулсан та нар маань бас мэдж байгаа. Тэгэхээр лимонтой 2 аяг 2 стакан одоо чадах юм бол литр
500 мл за эсвэл 700 мл ч юм 2 3 яг ингээд 50 айж уугаарай. Дараад нь ядгүй гэхээр 2 аяг ногоон цай уудаг. За энд ингээд харагдчихээн эхний 2 бол кафентэй, дараагийнх нь кафенгүй ногоон цайнууд байна. Тэр өглөө арай сэргэх үүднээс ногоон цайгаа би кафентэй уугаад ингээд өдрийн 1 цагаас хойш болохоор ууж байгаа цайгаа кафен байхгүй ямар нэг одоо сэргээш тийм таны биеийг ингэж хайпер болгохгүй унтаж амарч орой сайхан амархацтай зориулсан 1 цагаас 6 цаг хүртэл кафенгүй цай уугаад орой 6-аас хойшоо болохоор well rested буюу ингээд сайхан унтаж амархад зориулсан цай уудгаа гэдгийг харуулж ирсэн. Тэгэхээр яагаад би ийм их шингэн юм уугаад байгаа юм бэ гэхээр шууд одоо өглөө босч ирэнгүүтээ юм иддэг тийм одоо заншил гэх юм уу одоо тийм зуршилтаа болсон хүмүүсийн хувьд анзаарахаар дийлэнхтэй гидсэн маш одоо том бундгар болцсон тохиолдол байдаг. Дээрэс нь яг мэрэгжлийн хоол хүнс судлаач болон яг мэрэгжлийн одоо ийм таныг багшилж, зөвлөж, дасгалжуулах юм хоол зүйч судлаач хүмүүсийн одоо яг гаргасан судалгаануудыг та бас уншиж үзээрэй. Тэгэхээр тэрэн дээр бол бас өглөө босонгуудаа биедээ хүн шингэн зүйл авахгүйгээр шууд юм идэх юм бол энэ ходоод маш их одоо ачаалал өгдөг. Хоолоо боловсруул, тухайн эзэн зүйлийг боловсруулах гэж маш их ачаалдаг гэсэн үг. Тэгэхээр яагаад шууд шингэн уух хэрэгтэй бэ гэхээр бидний биений 70% шингэнээс бүрддэг. Дээрээс нь бид унтж байх хооронд бид калори шатааж идэг гэж одоо хүн болгон мэдж байгаа. Тэгэхээр унтж байх үедээ бид нар ус болон бид байгаа тэр шингэн зүйлээс зарцуулсан байдаг. За бодоод үзгээд нэг 6-аас 7 цаг унтлаа гэж бодоход та 6-аас 8 цаг 7 цаг унтчих тэр хугацаанд 3 аяг орчим шингэн зүйл усыг та аль хэзээний биеэс ингээд зарцуулсан байдаг. Тэгэхээр унтахтаа та тэр зарцуулсан усыг буцаагаад өглөө босч ирээд авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр миний өглөөний цай бол ердөөсөө л шингэн ус болон цай ямар нэгэн калори агуулаагүй зүйлсүүд байдаг. Ингээд би одоо өглөөний 8 цагаас эхлээд өдрийн 12 цаг хүртэл одоо 1 цаг хүртэл ч юм уу юм идэхгүй ямар нэг байдлаар яг хүнд төрлийн тийм калори агуулсан зүйл идэхгүй байж байгаад ийддэг. За тэгээд эхнийхээ идж байгаа зүйлийг бол би одоо юу гэх хүмүүсийн эхний хоолыг өглөөний хоолыг өөртөө гэдгийг бол би эхний хоолыг өөртөө гэдгээр хамгийн ихэнд идж байгаа хоолоо одоо ямар хоол идж байгаагаас шалтгаалаад тэр өдөржингөө чихэрлэг зүйл, амттай зүйл, юу гэдэг давслаг зүйл эсвэл шарсан хуурсын мэдмээр тийм мэдрэмж бас төрөхөд нөлөөлдгөө гэдгийг би нэг дугаар дээр хэлжсэн та нар санаж байгаа бол тэгэхээр тухайн өдрөө маш гоё одоо өөртөө эрүүл зөөлөн байх тийм хоолнуудыг сонгож идэхийг санал болгоод байгаа. Ингээд дараагийн буюу 2 дахь дээр нь бол би илүү өглөө босоод за шууд workout хийх хэрэг байхгүй. Мэдээж зарим хүмүүсийн хувьд ялангуяа дасгал хийхэд дургу хүмүүс байдаг. Тэгэхээр хэрвээ дасгал хийх дургу бол зүгээр л өглөө босоод өөртөө 10-аас 15-20 минутын ингээ хөдөлгөөнтэй байх тийм цагийг гаргаж өгөөрэй. Гэхдээ тэрэн дээр заавалчгүй ингээд дасгалууд хийгээд ахтаа биш. Одоо галтгооноос жижиг өрөө, том өрөө, 0 тэгээ зүгээр л ингээл алхах цагийг өөртөө гарга. За ялангуяа жин ихтэй үед бол би миний аав бол спортын хүн гэж та нартаа нэг постоор оруулсан байгаа. Тэгэхээр спортын одоо бүх насаа спортод зориулсан аавын маань хувьд бол жингээ хасах гэж байгаа тамирчидтай бас их ажилдаг байсан. Тэгээд тамирчдын хувьд жингээ хасах шаардлагатай болоод ирж байгаа үед бол одоо яадаг байсан гэхээр яг энэ бол яг миний туршлага шүү. Тэгэхээр энэ дээр бол шууд өглөө босонгуудаа юм идэхээс илүү жин өөхөө хасгаж байгаа бол ядаж өөртөө хөдөлгөөнтэй байх тийм цагийг эхэлж өгөөд ингээд шингэнээ уугаад хөдөлгөөнтэй байгаад ирэхээр өөх маш хурдан шатна. Тэгэхгүй шууд юм идчихээр эцсийн зүйлээс энергийг тухайн одоо зарцуулж байгаа энергийг эцсийн зүйлээр нөхөд ингээд авчин гэсэн үг. Харин өөхтэй тохиолдолд бол танд хангалттай шатах өөх гэсэнд тань биеийн тань аль нэг хэсэгт ингээд хангалттай их өөхлөг давхар байж байгаа бол тэндээс таны бие тань энерги авчина. Тийм болохоор та хангалттай өөх чадах өөх байгаа бол өглөө босоод хөдөлгөөнтэй байх гэдэгт анхаарлаа хандуулаарай. За дараагийнх нь буюу одоо сүүлээсээ за ер нь бол би нэг 5 тип хүргэе гэж бодсон байгаа. Дараагийн буюу 3 дахь тип болоод ногоон цай 7 хоногт 1-2 өдөртөө кофе уугаад бусдад нь ногоон цайгаа илүү их уух гих мэтчлээ явдаг. Тэгэхээр ногоон цайны хувьд гидсний энэ ходоодны хоол боловсруулах энэ системийг маш сайн ажиллахад нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг ийм одоо ижидтэй. Тэгэхээр ногоон цайг бас өөртөө одоо хөвшил болгоод уугаад үзээрэй. Маш одоо үр дүнтэй аргуудын нэг. За үүний дараагаар
хэрвээ таны одоо гэдэс хоолноосоо болоод хурдан эцсийн зүйлээсээ болж хурдан ингэж бондоож төвийдэг гэдэг юм уу хийгээр дүүрдэг болвол үүн дээр би илүү одоо хоол орсныхаа дараа задрахад маш хурдан тустай байдаг хүнснүүдээс жишээ дурдж өгье л доо. За банан байна жимснээс. За ногооноос бол чихэртэй төмс буюу амтд төмс, чихэрлэг төмс буюу амтд төмс бас маш хурдан одоо гидсэнд ороод задардаг. За загаснууд байна. Тэгэхээр загасны мах маань угаасаа ингээ аманд ороод барж ижлаагүй байхад бутраад хэсэг хэсгээрээ бутардаг тийм ээ. Тэгэхээр одоо загасны махнууд байна. За эсвэл махаа бүр машинд жижиглээд идэх ч юм уу. За гих мэдчлэн ингээд өөртөө аль болохоор гидсэн дотор ороод хурдан боловсрох боломжтой тийм хүнснүүдийг бас сонгож идэх юм бол танд бас илүү тустай. Ингээд би хамгийн сүүлийн зөвлөмжийг хүргээд энэ видеогоо өндөрлөе. За хамгийн сүүлийнх нь бол өөртөө заавал унтах цагийг 6-аас 8 цаг оюун санаагаараа бие физиологиороо яг бүтэн сайхан амрах, ямар ч зүйл бодож стресстгүй яг одоо үнэхээр өглөө одоо унтаж босч ирээд сайхан амарсан байх шүү гэдэг тэр мэдрэмжийг авч чадах одоо тийм бүрэн бүтэн нойртой байгаараа гэж зөвлөх байна. Ингээд яг одоо энэ бүхнийг та хэрэгжүүлээд эхлэх юм бол таны одоо өмнө нь хит их гиз танд үүрдэг байсан урагшаад сондоож бондоодаг гэсэн тэр үзэгдэл харьцангуй маш бага болно. Ер нь аль зүйлдээ бүр бараг л байхгүй болно гэж хэлж чадах байна. За ингээд дараагийн өөр видеогоор эргээд уулзъя. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Та нар маань хэрэгтэй зүйлс болгоноо тэмдэглээд бичээд аваарай. Ингээд түр хайртай.